Монгол телевиз оюуныг тэтгэж жаргал бэлэглэнэ. Ерөнхий ивент тэтгэгч ArtPay. Хөөгүү шимтгэлгүй 60 хоног товаан төл. Хамтрагч үйлчлүүлэгчээ дээдэлж чанарыг эрхэмлэнэ. Good Price Market. Хамтрагч Гантик мебель. Хийцэн сэтгэл, орон зайн урлаг. Сэмэнэ. Татэлбэр яваад уу? За. Танах арт битээ юм уу? Шууд арт бие төлчих. За. Таны худалдаа авалтын нэг код арткойн олгогдсон бөгөөд та дараагийн худалдаа авалтанд ашиглаарай. Прайсыг сонгосон баярлалаа. За баярлалаа. Сайн бацхан үзэгчтэй. Let's Cook Show-нд тавтай морил. Хоолыг хүсэлтэж хэрхэн яаж хийх юм мэдгүй яг над шиг юм хүмүүс байна уу? Би л галтгоонд төмстэй ураг, төмстэй шүл, будад ураг, будаатай шүлээс л өөрөө хоол хийж чадахгүй. Тэгвэл надтай хамт байснаар жинхэнэ рестораны хоолыг гэртээр сурах болно. За ингээд Let's Cook. Нэвтрүүлгийн маань эхний дугаарт Монгол улсын мастер тоогооч, кулинарын 4 одтой олон улсын шүүгч Мико шеф маань хүрэлцэн ирсэн байна. За. За галтгооны тавтай морил. За баярлалаа. За өнөөдөр надтай хамт ингээд хоол хийх гэж байгаад үүдээ бас баярлалаа. Тэгээд галтгооны дүрэн бол хатуу. За тэгээд нэг гэртээ байдаг шиг эрхлэн гэж бол байхгүй. Гадаад бол одоо нэг цэрэг гэсэн үгнээс гаралтай гэж. Хоёлоо гоё өгөө аваата. Тэгээд сайхан чи намайг өдөртөх ба. Чи яриагаар өдөрт би чамайг хоолоор өдөртөн заяа. Тэгээ хоёлаа хамтдаа тэгээд хөтөлөд үгүй. За хоёул өнөөдрийн дугаар дээр Toto брендийн Танк хомыг ашиглана. Яа. За задлах уу? Яндаа юм шүү би. Шинэ савн дээр хоол хийх гээд. За ингэж. За хамгийн ихний алхам юу вэ? За хамгийн ихний алхам бол мэдээж эхлээд хоёулаа хүнснийхээ ямар хоол хийж байгаа ус үзтэй тайлбарлаад өгсөн дээр байна. За. Өнөөдөр бол яг тэр олон хүмүүс нөгөө гэртээ хийгээд идэггүй тэр олон хүмүүс мэддэггүй болов гэж би бодож байна. Нэг ер нь бол анх удаа энэ хоолыг хийх чинь. За энэ хоол нь болохоор үзэгч харж байгаа хоол гэсэн дандаа жимс гэнгээ явцсан байна. Тэгэхээр өнөөдөр хоёулаа одоо гадаа одоо ингээд бас хүдэн сэрэмний өдрөлж ийн удахгүй нэгэд шинэ жил цагаан сар гэдэг хүмүүс чинь ходоодоо их хордуулдаг тийм ээ. Тэгэхээр одоо бас гоё зөөлөн хүчлэг хоол гэж утгаараа би бас жимсээр хоол хийж утсан байгаа. Вау, жимсээр. Тийм. За жимсээр гоё зутан шүл хийн. За тэгээд гоё суши амаг одоо хүмүүс нэг суши гэдгээр мэддэг. Гэвч би бол бүх төрлийн хоол хийн. Гэхдээ өнөөдөр би бас хүмүүстэй танигдсанараа бодоод бас суши хийдэг. Гэхдээ энэ суши дотор жимсээр хийж утсан байгаа. Ямар сонирхолтой. Хүмүүс жимсээр хийхээрээс ойлгодгүй. Жимсээр үү гэдэг загас төсөд. Тэгэхээр хоёул өнөөдөр хийж үзэн. Хийхч болно. Чи амтлаад үзээрэй. Мэдээж галтгоонд орж иж эхэлж байгаа хүн бол мэдээж бүтээгдэхүүнээ сайн харах хэрэгтэй. За тэгээд гар мараа бол ингэж нүүр мөрөө бол дарахгүй. Эрүүл ахуйг маш сайхан тийм ээ. Тэгээд анх тоогооч бодоход ялгаагүй би бас л ингэж загнуулаад одоо доогоор өшгөлүүлээд зогсож ийсэн. Тэгэхээр өнөөдөр хоёулаа гоё хадам дотноор нэг зодолчихгүй шиг хэрэгжихгүй шиг тэгээ хоёулаа ажиллаа хий. За тэгээд мэдээж энэ одоо ажлын мод гэж ярьдаг. Одоо сүүлүүд юм гоё төмөр болчих. Бидний үед ч одоо ажлын мод гэж ярьдаг байсан. Одоо нэг гам үнэтэй одоо юм гоё гам болсон байна. Тэгээ энэ хүү одоо сүүлийн үед л энэ их гоё орж ядаа. Би бас өнөөдөр л хийж үзэх чинь энэ хүү одоо гам бензин дээр их юм уу та. Тэгэхээр одоо энэ аюулгүй байдлаа одоо энийг бас гулгуулахгүй байх хэрэгтэй. За тэгвэл юу вэ? Тэгэхээр энэ доор чиглэсэн альчуур буюу эсвэл одоо энэ галтгооны салбарыг чиглээд доор нь тавьчих. Их юм бол гулгахгүй заяа. За ойлголоо. Яа. За ингээ гулгахгүй болчихж байгаа юм тийм байгаа. Нөгөө талд нь бас нөгөө талд нь бас тавьчих. За ойлголоо.
Чи энэ дээр зогсно би энэ дээр зогсно гэж бодчих. За. За будаа бол ахшаадаг. Будаатай бол хийдэг гэсэн тий. Тий. Будааг бол угаачин. Угаачин. За будааг хийхдээ яаж угаах вэ? За эхлээд асууна. Будаага бол миний бодлоор дээрээс нь усыг гээд за усыг нь тодорхой. Тэгээ усыг нь тодорхой. Тэгээд жоох ингээ байлгаад усандаа. За зөв. Тэгж яагаад ингээд гараараа сайн доторх одоо юуг нь ингэж эргүүлж өгөх юм бол сардуулын арган тийм ээ. Унгааж өгч байгаа. Тэгээд дараад нь шүүж авна. За. Зүг. За ер нь зөвхөн юм ярьж байна. Зөвхөн. Жохоо яг хөө. Ер нь бол будааг үсэ те. Хүүт усаар угаана. Одоо 5-аас 6 удаа угаад 20-30 минут усандаа сойх хэрэгтэй ер нь. Сойхон. Тэгжиж будаа хангалттай ус аваад хурдан агшаад өөрөө гоё агшихад бэлэн болно гэсэн. Манайхан шууд ингээд халуус угаад 3-4 дайсан бодсон. Би бүр яг тэгдэг. Тэнгуудаа хөгсчүүд энэс чинь нэг сэрүүдлээ мэдлээ гэж будаа ихтэй сэрүүдэд гэдэг. Гэтэл бид нар өөрсдөө сүв босруулж идэж чаддгүй учраас ийм байна. Хамгийн нэг л. За тэгээд будаач өөрөө цардуул багтаа янз бүр будаанд байгаа. Энэ болохоор одоо чи бид энэ цавуулггүй будаа авчижээ. Одоо энэ жасмин шиг тий. Тэгэхээр энэ бодооч одоо наад журахад айгүй хэцүү. Гэхдээ яг нөгөө юу талдаа болохоор бид жимсийн сүшин талдаа болохоор болчихно. За чи надыг харалтгүй одоо ингээд гоё өөрөөр өөртөө. За тэгээд шахаа. Ер нь бол будааг ингэдэг нь штэ. За чи өөрөө яг будаа агшаагч нь биш. Дан ингэ ашиглаж чадах уу? Доон дээр. Үгүй. Үгүй. За ямар ч шиг эхлээд агшаач би алтан дөрмийн чамд хэлж өгнө. За. Сайн угаа шүү. За хэлээ сонирхолтой. Будаанаас чинь сэтгэлийн чинь учиг харагдаж шүү. Энэ хэр хорон байна гэдэг чинь. За өнөөдөр болохоор би чинь бас гоё жимсийн зутаа хийх гээд байгаа. За тэгэхээр оранж жимс. Ер нь нөгөө хоёулаа энэ витамин одоо жоохон хүчлэг. Тэгээ баг зэргийн чихэлдэг тийм одоо зутан шүл хийн. За энэ хоёр мэн болохоор одоо хэрвээ та заавал алим гэх бол оранжтай бас юу хийж болно? Ловн хэлж болно заяа. Тэгэхээр энэ хүү хоолыг үр хөвгттэй буюу одоо хоолны дэглэм барьж байгаа тийм ээ. Тиймэрхүү хүмүүс одоо хийж өгөхөд бол маш тохиромжтой. Их сонирхолтой оранжийг хойлж болно гэсэн тасаа. Ямар тэгээд надад өрдөөсөө нэг тийм буухгүй гадах. За буудаг болно удахгүй. За ногоон алим бол угаасаа жоохон шүтлэг те одоо эсгэлэн чанар байдаг учраас хоёлаа. За манай оранж бол угаасаа CM дэмэр баялаг. Тийм учраас бас энэ хоёрыг бол гоё хойлно. Энийг гоё арилга. За ойлголоо. За одоо яг хөхөр би нөгөө жимсүр хоёлаа нөгөө мэдээ зутан шулчин бүтгэн байна тийм үү? За болгоомжтой ямар эвгүй өрдөг юм бэ? За яаж өрүүлдэ ирвэ? Яаж өрүүлдэ? Чи өөрөөр би одоо за насны хүнд ядаа төмс арилгадаг байл үүдээ. Төмс үл арилгалдаг байх уу? Тэгвэл тэр жишээний арилгачихгүй да. Гэхдээ сая чам нөгөө утгаа жоохон өвчлөгөө яриад байгаа болохоор за ер нь утга барих техник хүртэл юм байдаг шүү дээ. За чи одоо ингэж энэ одоо чи яг залууд ялтаа гэж болно. Ер нь бол ийм утгыг бугуулгаар ороод ингэж бариул илүү баг хөтлөх явж кистер явах юм хүч шаардахгүй. Ингээд хөрөөдөө явчихдаг байхгүй юу? Тэгвэл чамд аюулгүй за ингээд орчлон метр явна гэсэн. Тэ? За цааш нь өргөжлийг оройгоос гэдэг шиг. Өөрөө. гүцтгэе. Яа, за таны утга арай эртээ юм байна. Яг нэг тийм юу нүүрлүгөө ингэж юм санагдаад байна. Өөрөө утгыг би. Наад чинь бол ахын имплант бол гоё л доо. Би яг нөгөө өөрөө бариас утсан учраас энэ эдний брэнд утасч бол Смегийн брэнд ч бас тэгээд тооны эзэгтэй нэг ганц юм шүү дээ тий. Ганц сайн туслах юм. Одоо ингэ надад энэ утга маань хөвтөйхэн байгаа юм. Тийм байна. Яг энэ дээр чинь сэлэв шиг байна уу? Тийм, яг энэ нөгөө нарийн юм дээ. Загс макс ирчихэд 9 шидийн юм ирчихэд айгу амар байдаг байхгүй. Тэгээд надад бол энэ нь амар санагддаг учраас би ингэж хийж байгаа шүү. За яа. За тэгвэл энэ цагаангаа бол угаасаа тий бактери устгах нь бас их амин дэмтэй одоо янз бүрийн бактери устдаг учраас хэрэгтэй хэрэггүй юмнуудыг бүгдийг явуулчих штэ. Тийм учраас хоёул цагаангаагаа эргэлнэ. Сонирхолтой юм. Энийг ингээ жигдхэн хэрчээд тавих юм даа. За. Одоо бол ингэдэж штэ. Галтгоонд бол ингэдэж штэ. За агаа гэдэг хамаатан садны юм бол байхгүй. Yes chef. Yes chef. Хоёул өнөөдөр гоё. Хоёулынгийн хоолнууд тийм гоё час хийсэн чихэрлэг мөртлөө тийм эсгэлэн тэ хүчлэг тийм гоё шүл гарна.
Яа, таны ирчлэлт ч супер юм аа. Ингээд нэр таныг яагаад Мико гэдэг болсон юм? Намаагүй. Тийм. Энэ их учир жанцантай. Жанцан гэж манай үг шүү дээ. Жанцан ч боёг шүү. Үгүй шүү манай үг. Боёг. Асууж үзэг юм. Тийм үү нана угс жанцан гэдэг юм уу? Тийм жанцан гэдэг. За. Жанцан гоо тэнд хэлээгүй юу? Юу гэдэг юм? Яга Мико гэсэн болохоор одоо би өөрөө эцэгээс 6 эрэгтэй хүүхдээ айлыг 5 дахь хүүхэд байгаа. Тэгээ манайхан бүгдээрээ мэндтэй. Бид нар олон мэндээ гэж ядахын тулд нэг янз бүрээр дуудана. Би нэг жоохон одоо нөгөө өөрөө хулган жилтэй. Хулган жилээс нэг нөө Мики Жики гэдэг нэг жоохон маус те. Ингэж яваад тэгээд мекэж бодоод тэгээд би ч өөрөө нэлээд дэлчгнэр байсан гэх юм одоо тэгээд би хөдөлгөөнтэй байсан гэж үү? Тий. Одоо хүн болгонд хөдөлгөөнтэй байсан гэж ярьдаг. Гэхдээ яг айгүй мэдэх нэг мэднэ гэдэг чинь. Тэгээд тийм байжгаад яг Мика болсон байхгүй. Явсаар байгаа. Тэгээ хувьсаар байгаа тийм. Энэ нэг мотивацд ордог. Мики Метко, Мэри тэгээ явсаар агаад Мика болсон. Тэгээ намайг хүмүүс автоматар нэг Японд байсан гэсэн. Би Японд байгаагүй. Америкийн нэг цус тус ажиллаж амьдаар олон жил болсон. Тэгээ тэнд байхад нөгөө хүмүүс намайг Мэндэ гэд хэлэхээр гадны хүн чинь Мандай гэдэг нэг юм Менди Зэнди гэдэг эмэгтэйл болгоод өгдөг байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө би зүгээр Мико гингууд ямар ч хазгаа хэлний хүмүүс хэлждэг. За үндсэн материалууд ерөөсөө easy. Оранж, банан, ногоон алим, жинжер, cinnamon, лимон зэстэй хайцтай. За тэгээд хийх үед болохоор би нөгөө энэ шилээ төр солих уу. Яг тэр нөгөө бууралт болохоор бас нөгөө юу яагаад энэ нөгөө хоол ихтэй бас өөр шийддэг юм аа. Харааныг болохоор энэ одоо таны өөрөө чи хэм маяг юм аа. Одоо тийм нөгөө энийг зүхгүй нөгөө энэ шилээ зүхэр шууд бууралттай болохоор энэгээр болохоор та бүхнийг арай тод хараа. Таны бас нүд чих гой тормор алга юм аа. Харин би ч бас тийм ч болоо гэж боддгийг. За одоо хоёул чи будааг агшаа. Будааг хангалттай ус. Одоо чи нөгөө усан дээс ус чинь хаа байна? Их их алга болсон байна уу? Тийм байна. Тэ? За тэгэхээр энэ будаад агшихад бол бэлэн болчихлоо. Бис нь одоо биднэрт зориулагдсан байна гэж юм те. Тэгээ усаа жоохон нэмээ, чүд нэмээ заяа. Тэгээд хэрвээ манайхан ч гэхдээ тос мосыг заавардаг шүү дээ. Тос давс мос хийхгүй шүү. Зүгээр яг өөрөөр нь агшаана. За хийхээр бол хоёлаа хийхгүй мүү? Хийхгүй хоёлаа будаад ор хийхгүй юм чинь. Юу бол шууд энд тосоор ингээл та өөрөө мэдээд агшаа хийх юм бол тос энэ дээр одоо юу хийхээр баг зэргийн давс энэ баг зэргийн одоо сахар уу шүү сахарын уус мөн гэж болно. Тэгээ будааг бол үлдээдэг. Харин бас дээр нь coconut milk усныхаа оронд бас төвшинг одоо 2-1-ээр coconut milk хийх юм бол энэ будаа минь илүү гоё одоо барьцалдах буюу одоо хүн идэхэд нөгөө яг жимстэй илүү гоё зохицно гэсэн үг. За ус иймэрхүү. За хоёлаа харъя. За. Юу нь бол алтан дунд гэж юм байдаг. Би бэлэг байгаа л энд. Бэлэг байгаа. За чи. За юу. Энэ ээл үн те. За чи бас бэлэг өмсч. Хоёлаа нэг бэлэг өмсч. За. Хүний энэ дунд долоор хорны үе их нь ойролцоодаг. За яа. За харъя. За тийм байна ойрхон байна. Тийм эсвэл арын алгаар ингээд дарахад яг энэ хэсгээр. Алгаар ингээд гисчээд яг энэ усныхын төвшинг тэгж хэмдээд байгаа. Тийм тэгж хэмжиж. Одоо бол яг нөгөө шинжлэх өндөр хөгжөөд янз бүрийн хэмжүүртэй болсон тэргээр тэгээд тэр нь ч гэсэн заримдаа фэдэд идэг шүү дээ. Ягаад гэвэл будаага угааж өгдөөгөө будаага яг агшах бэлтгэлийн хангаагүй байна л гэсэн үг. Ямар сонирхолтой юм бэ тий. За тэгээд ер нь будааг гаднаас оруулж ирсэн будаа тасалгааны температурт байсан будаа гэд агшаахад бол бас бүгд өөр идэг шүү. За агшаад хамгийн өндөр температур тавина тий. За тэгээд хоёлаа юу ачаа. Одоо би эндээс энэ сахарын усмлаа игээд за яг хөө ер нь бол нэг 9 чихэр хийж болно. Бор биш завгааныг хийж болно. За ингээд сахарынхаа усмлыг хоёлаа ихээр удаага гоё утгана. За давс айдар гэдэг. За. За энэ ч гэсэн янзын халдаг хэлдэг байна да. За давс. За давсыг хоёлаа. Давсыг ер нь ингэж хийхээс энэ дээрээс юу нөгөө их цацалдаг учраас ингээд авахгүй.
дээрээс хийгээд идэг учраас нь болохоор ингээд жиг тархдаг байхгүй юу? За яа. Тас надаар ихлэ давс хийлгүүлэхгүй. Эсвэл би ялт ингээд яг тэгэхэд ирэхээр би авсан. Харин би яг ингэж яг ингэж гэсэн тий. За. Би сүнэ. Ер нь хойшлын эстэг бистэг гэдэг гэртээ бодотоо ургасан ч гэсэн ахын тоо тий. Өндөр дээрээс авах юм бол тэр чинь тийм байна. За сонирхолтой. таглая. За ойлголоо. За ингээ хамгийн өндөр тэмцээд хөөсрөө дэрэнгуут нь хамгийн бага дээр нь тавиад 20 минут. Тэгээ 20 минут бол шууд аваад авахгүй бас нэг 5-10 минут. Хоёлоо одоо энэ төр соуснууд хийнэ. Тэгэхээр удааныхаа соусыг нэг талд нь хоёр одоо жимсний соус одоо энэ жишээ нь чацраг нь айс нэрс байгаа тий одоо нэрс байгаа миний халбаг байна. За хоёлоо энэ чи нэг өөртөө нэг халбаг тавьж байгаа юм да заа. Ер нь бол тоогооч хүн заавал нэг юм амтлагааны өөрийн гэсэн халбагтай байх хэрэгтэй. За ойлголоо. За энэ халбаг. За сайн байна. За тэр нөгөө нэг жимшин авчаад тий. Нэрсээ авчаад нөгөө талд нийчих. 3-1-ийн үлдээгээл зөрөгтэй. Яасан зөрөг мот байна. Зөрөгтэй тонголго. Өөртөө итгэлтэй л дээ. За. Дүнгэж хадмалж байгаа юм чинь. Хадмуудынхаа нүрэн дээр хөдөлж чадаад байгаа юм чинь. Зөрөгтэй. За, босно. Шүүснээс нь жоо хийчээж тохооч. За. Яа. Зөрөгт чинчароо. За болно. Зөрөгтэй гэсэн чинь битэн шүүшин шахаж байгаа. За. Одоо чи энэ хоёрыг хөргөж айлхаар хөлдөгчөнд болж айлхаар гоё мөслөг чанарын хадгалаад байж байгаа. Одоо энийг дараа нь бас яах гэдэг юм хоёлаа үргэлжлэх ойрогоо саруулдаг яг гэсэн. За дараач одоо хөөсөж чинь баг дээр. За. Хамгийн баг дээр нь тавьж заа. За одоо хоёул ингээд 3 зэрэг соус хийж байгаа. Тэгэхээр энэ алюминий цуугаар болохоор будааныхаа амтлах соус энэ. За одоо хоёр төрлийн жимсээр болохоор пүрэ буюу одоо хоёул жимсийн соус гаргаж байгаа. Энэ дээр нөгөө хоёул дандаа жимсээр юм хийж явахсаас гоё. Жимсээр намтлана гэсэн. За сахарынхаа усмлыг хийн. За эдэг дээр бол бүгдэн дээр хоёул сахарын усмл. За өтгөлт нь буслах хэрэгтэй. За уул нь бол 9 чихэр болно манайхан. За энэ нөгөө алюминий чуун дээр бол малын өтгөлт нь хийх хэрэгтэй. За яа. За давсыг бол яг 3-1 гэж бодож хийшээ ер нь заяа. За. Энэ бүхэн бүгд харьцаатай байх нь тийм. Ер нь бол харьцаатай байна. Тэгээ яг хөө ер нь бол дараа нь чи өөрөө ингээд нөгөө хийгээд сураад ирэхээр угаасаа баримтат болчихдог. Тэгээ ер нь амтыг тоочны бас нэг хамгийн том юм амтыг сайн чэйжлэх болох хэрэгтэй. Тэгэх юм бол заавал гарамаад ахгүй юм хоорондоо шууд амтаа мэдээд өөрийнхөө баримжаагаа мэддэг байхад бол ямар ч асуудалгүй шүү. Амт цээжлэх гэж дээ. Би ч одоо дууны үг цээжлэх, дууны ай цээжлэх, нотын цээжлэх гэж. Нэг манус тийж шүү. Нот. Яг энэгээр төстэй юм тий. Их сонирхолтой шүү амт цээжилдэг. За энэ 20 минут гэж байгаа мэдж байгаа ч. 20 минут. Хоёлаа 20 минут ангацж байгаа хоолоо болоод төлчих үү тий. Ерөнхий ивент тэтгэгч Ardap гүйлгээ бүрт урамшуулалтай. Хамтрагч давтагдагчгүй сэргээх хамт сахар калоригүй Coca-Cola No Sugar. Хамтрагч Ajuma Republic жинхэнэ солонгос амтыг гэртээ. Одоо эдрийг бүгдийн шах ингээд тавьчихна. За яа. Тэгээ хоёлоо яах вэ гэхээр за энэ бас ингэ байж чинь. За яа. За энэ бол хамгийн сүүлд хоёлоо теориктэй. Одоо энийг яах юм бад нэр бацх юм бол гоё. Одоо энэ будаага болонгууд хоёлоо гоё зөөлөн гадаар буцалгана. За хамгийн сүүлд буцалгаад гоё амт оруулаад тэгээд гоё төрөөд ирэнгуут шүлмэн бэлэн болно гэсэн. За одоо хоёлоо нөгөө хадас юу авчих. Алиныг зөвхөн энэ хоёр нь бол байж. За энэ хоёр нь одоо буцна. Алины цуугаа хоёлоо одоо тусдаа саунд аваад. Хөнгөн нь хоёлоо. За. За окей. За. За энэ. Оо nice. Тоотгийн саундууд чи олон төрлийн янзын гоё саундууд байдаг юм лээ. Ийм гоё саунд хоол их ч бас урамтай байдаг шүү. Тэ. Өөс яг галтгоонд хамгийн сайн хоног хөрөмжүүд хэрэглэхөөнүүд л хэрэглэдэг баг л та тий. Тийм шүү дээ. Тэгээ нөгөө сайн хоног хөрөмж сайн тусахтай байгаад хоол бол гоё. За ойлголаа. Тэгэхээр би тань сайн туслана. За энэ үйлчлэг байх юм шиг сайхан.
За энэ хоёлаа ийм гоё хүмүүс харж байгаа. Гоё дээрээ явна. За ойлголоо. Энэний дараа харин доогоор өсгөж. Дуусан гот нь хэрэлдээ наачгаа. Чи яагаад тань. Дуу гомдож өөж мөр. Ингэж санаа автаа хэлж ич. Бүгдөө дивэрсэн. Хингэн санаа автаа. Хингэнтэл сайхан уйлмаарч юм шиг гэдэг. Сэтгэлээ онгоц дуулмаарч юм шиг. Яг. За одоо энэ дээр ус ич. Тэгээд над хоёлоо сайхан зөөлөн гадаа буцлахын заяа одоо. За. Би сүүс таны ингээд анзаарсан нэг юм. Утгнуудаа яг ингээд ингэж тавиадах юм. Тэгээд ирнүүд нь бүгд ингээд энийг ямар учиртай вэ? Утгыг бол хийж ингэж тавьж байна. Энэ бол маш аюултай. Ингээд явахад хөл гарн дээр унах те. Хүмүүс аюулгүй байдлаа сайн харах хэрэгтэй. Ойлголоо. За одоо эдрийг болохоор би чи заа юм. За. Гоё жижиглээд хоёул садаатныхаа жимсийг бэлтчихье. За. За. Хотын сонирхолтой юм аа. Таныг хүмүүс сушины тоогооч, за мико тоогооч гэж зөвхөн ингээд энэ хүн бол тоогооч мэрэгчлээ л хүү юм байна гэж боддог штеп. Тоогоочос өмнө яг юу хийжсэн юм? Өмнөх түүхээ та нэг гоё яриад өгөөч хүмүүс мэдгүй юм уу гэж. За өмнөх нь бол тэгээд би ер нь бол барилгын сургууль гэсэн. Хувц соёдог байсан. Зах зээлийн үед ч одоо нэг хувц соёдог байсан. Би ч өөрөө сургуульд байхдаа ерөнхийдөө нэг жижиг сажиг юм томдоо хасаад ээж оёдлын машин дээр ингээд оёод анхны охиндоо үлгийг нь бойтог баривч бүгдийг нь оёжлаа. Өөрийнхөө төрсөн том охиныхаа тэгээд хатмаа амар тоогч да. Одоо будаа хатан байна. Наад савч өөрөө гамтаа учраас гоё халуунаа барьсан байна тийм. За тэгээд наад чи одоо ойлоо ийш утгаад хийч удаага. За. Хийчих шууд зөрөгтэй. За. Зориг үе зөрөгтэй. Тэр юм цардуул багтаа одоо нэг тавуулга багтаа будаа учраас наадахгүй. Одоо ийм одоо ингээд ширхэг шалдаг. Жасмин. Тэгэхээр одоо яаж наадуулах уу гэдгийг бас та нарт зааж өгье. Мэдээж дээр нь бас энэ будаага бас жоохон амтлах шүү дээ. Жимсний сүшээ учраас одоо алюминий цугаар одоо энэ амтлагаа хийсэн байгаа. За энэ доторхоо 9 чихэр давс. Хөө за ингэ дээрээс нэгэд өгч нь. За одоо шиг. За одоо энэ будаага ингээ амталж чинь гэсэн үг. Одоо энэ будаа чи бодохоор энэ будаа минь одоо ингээд энэ соусантай ингээ амталтаад нөгөө будаа чинь гоё тийм сингэнсэн амт ороод. Тийм байна. Тийм байгаад хүнэрт чинь. За барьцалдуулахын тулд яг. За ямар бичлэгнүүд хийж байгаа вэ? За энэ материал нэг материал нэг нь пармезано. Тэгээд одоо ингээр бас будаа маань гоё креми. Тийм креми болоод будаа маань гоё барьцалж өгнө гэсэн үг тийм. За одоо би таныг яг одоо ундагаар дэлэх үү? Энд одоо тэгээд ам чангаж тэнд нэг юм байгаад ах юм тэгээд. Юунаас уу гэж хэлэхгүй. Та мөстөө өмөр байна уу? Эсвэл зүгээр шууд энгийнээр нумаар байна. Яа, мөстөө ихэр чи нөгөө гараа багчдаг. За. За одоо ингээ будаа минь гоё барьцалтад эхэлж байгаа юм. Тэ? Аа. За тэгээд яг гоё тийм татхангууд юу байгаад эхэлж байна. Хэлбэрэнд ороод. За энийг өшөө халууныг бариулахын тулд одоо жишээ нь нөгөө жоохон спорт гэх юм бол ингээд өөрөөр нь дулаан байна тэ. Нөгөө дандаа хэмнэлттэй явдаг. За төлөө. За төлөөгээ гэсэн. Тулж болох юм яа. Тулж болно. Ойлын хоол амжилттай ихэн төлөө. Амжилттай болох нь тодорхой. Гол нь би алдаа гарахгүй байх нь л чухалтай. Зүгээрээ. За баярлалаа. Цангацсан байж байгаа. Амар цангацч. Би нөгөө нэвтрүүлэг эхэлснээс хойш таньс нэг юм асуулт дахиад асуумаар санагдалс. Энэ хоолыг яг одоо яг хаанхын хоол уу? Хаана үүссэн бэ гэдэг ч юм уу те. Та яг тэр тухай надад нэг сайхан тайлбарлаад өгч. Авокадогоор нөгөө Япон ч ер нь бол суши хийж байгаа шүү дээ. Авокадоор ингэж хийж байгаа чинь ингээд тэгээ бодсон. Энэ яагаад болохгүй гэж гээд. Тэгээд хийж ерөө идсэн гоё байсан. Тэгээ сүйд нь ингээд дараа нэг удаа өөрөө гэртээ хүүхдүүдэд хийж өгсөн нэг гоё байна. Чи хүмүүс бол ихээр болох юм уу гэж гайхаж байгаа сүйдээ идэж үдчихэд оо ямар гоё юм бэ гээд. Ингээ явсан байдаг юм аа. За одоо хоёул ингээд манго соусын зөөхий байгаа. Өө за. За тэр зөөхийнээс аваад за манго гоё хоёлоо жижиглж байгаа. Юу миксер блендер байгаа. За тэгвэл чи нэг блендер гаргаад. За.
Энэ дөрөв нь. Тийм. За. Оо nice. Ингээд шууд гар манай Смегийн гар блендер байгаа. Гар 90 тэр байна. За. Энэ буцаж байгаагаа яах вэ? Буцалж байгаа тэр хойш билет энэ дээр. Тэгээ хоёул энэ дээр одоо жутангаа юм. Ер нь одоо хоёулынгийн үг болдож үхэр болтох нь гэдэг шиг. За ойлголоо. Яг ингэ. За энэ болгож чичхий. Тэр хоёлоо. За тараг байж бас болно. Тэгтээ айлхаар өтгөн тараг байл их зүгээр. Тэ нөгөө жимснээс ч шүүс гарах учраас тий. Грек йогурт хийж болох уу тий? Болно. Тэр чинь бүр өтгөн юм. Грек йогурт бол бүр гоё болно. За. Ингээд дарт зөрөгтэй. Энийг дарахгүй мó? За. Нэг газараа битээ удаан дараа. За одоо ингээд хоёлоо. Ингээд ингэ жишээний. Тэгээ сайн бутлаж хоёлоо. За. За тэгээ хэрвээ наад чинь жоохон өтгөн байх юм бол оранж жууснаас жоохон хийгээд ер нь бол жимсний шүүснээс хийгээд авах. Ер нь жоохон өтгөн болох юм ч тийм шүү. Наа итгүүлч хүйдээ. За тэгээд наад чинь. Надад юу нэрэдүү вэ нөө? Байна. Чи харин анх удаа ихэд ихлэ жоохон бие барайдсан юм уу? Тийм бах тий. Шууд сүрчиж байгаа юм чи. Өнөөс үлдээ муу анх нь бас амьдрах гад яваа биш тэгээд. Ах нь хүн штэ гэдэг. Тийм. Гой. Баяжгаа. Одоо хоёлын наад өтгөн шингэний нэг хараад гэж заяа. Наа гоё ер нь бол аюу гоё болсон байна. Гоё болсон байна. За. Болно уу? Болч. За одоо хоёлоо жутангай. За шууд залгачиж байгаа юм уу? Болно. За. За ерөнхийдөө бол ингээд эдрийг гоё буцалгана. За яа. Оранж жуусаар буцдаг шүү. За. За яа. Ягаад гэвэл нөгөө шүлмэн зутлан тийм ээ. Ус биш. Тэгвэл ус минь өөртөө хамаагүй юм шингээч учраас. Тэгээд энэ дотор нь чамчна гэсэн үг байхгүй. Амтлайн. Нөгөө хоёлын теорик байна уу? Байлгүй яах вэ? Яа. Ой, nice. За би теорик тох. За чи ер нь ингээд энийг гоё ингээд теорик таа. Синемон. За энийг болохоор зүгээр хальсыг хоёлоо угаасан тийм үү? Энийг бол зүгээр амт оруулах хүчтэйг нэхэнд бол хальстан замчаан цаа. Нөгөө үндсэн хоёулынгийнх нь амтыг л. За тэгээд энэ хийжүүл гадна талуудаа арчиж байгаарай миний дөө. За ойлголоо. Чинь нөгөө галтгооны нэг юм дүүрэн байдаг байхгүй юу? Унгасан бол ав. Асгасан бол арч. Ойлголоо. Ягаад гэвэл тэр нь чиний ашигласан бол угаа юу? Яг үнэ. Чиний завар тусын шатан дээр нэг хүн ирээд унчвал тэр хүн яах вэ? Энийг одоо арилга. За наад чинь бас гоё нэмгээ арилгаарай. За. Энэ хоёр янзын юу байгаа? Кив арилгасан чинь шууд арааны шүүс ялгаж шээ. Жаасын кив арилгасан чинь гэдэг нь кив амтыг сансан болгож бодлоо шээ. Гайныг хайсч. За. Зүгээр яг ингээ хайсдгаараа л үстэй. Яг л өвд эцсийн хайсдаг шээ. Яг ингээ л. Юу өвд эцсийн. Заавал. Одоо яг харгас цуулна. За ингээд гоё цуулчих. За чи өөрөө хоцгаараа тий. Одоо бүх юмудаа гоё ингээд бэлтчихий гэдэг байхгүй юу? За одоо нөгөө будаага авдрах хоёлоо. За. Хоёлоо энэ рол хийгээд тавьчихгүй одоо. За тэгье. Хоёлоо зэрэг хийх үү? За тэгье. Чи нэгийг дөөрөөд хийх үү? Тэгье. Би анх удаагаас дуучин шавтай боллоо. Шинэ жилээр хоёлоо нээж чаддаг юм яа. Тэгье. Би дуулаад тань туслаад ард нь ах нь хоолыг. Тэгээд дараа нь би дуулдаг болсон байх үү? Дүү тоогооч болсон. Daniels. Гэж Жохон багсараа. За. Юу мэж захтаа ингээд нүд салддаг штэ тоогооч. Тийм байна. Ингэж харддаг штэ. Бидний ч юм бол чиг салддаг штэ. Тэгээд хоёул ч өрийг цаах шүү. Сэвс хэрхэн цагаахан ширэхгүй. За шефэ гэлцээрэй. За одоо ингэж байгаа юм. Энэ нөгөө нори буюу далаан байцаа тий. За. Энэ ингээд нэг тал нэм гүлгэр байна уу?
Тийм байна. Нэг тал нь ардгаар байна уу? Тийм байна. За тэгэхээр ардур тал дээр будаага тавиул илүү төс цогцохоос өмнө будаа чи наадж өгнө гэж. За тэгэхээр ийм байгаа. Хоёр янзын хулс байна. Нэг нь ийм зүгээр хулдаасгүй энгийнээр очиж. За нөгөөх нь хулдаастай байна. Гүлгэр талаа дээш нараад ардуурлаа өөрлөгөө харууллаа. За тэгээ будаага тавилаа. Будааг бол их биш. Ийм хөнгөн аваад энэ ингээд тавьчих эхлэв. За тэнгуутаа өөрөөхөө урагшаага бол жоох их, хойшоогоо бол арай бага тавиад тийм ээ. За ингээд будаага тавьчлаа. За тэгээ хоёулынгаас эн чинь бас их авиас шаард авчаад байгаа юм. Яагаад вэ гэхээр нөгөө цардуул багтаа, цавуулга багтаа будаа учраас. За одоо ингэж байгаа юм. Хөөх ингээ хоёулаа энэ хараа. Энийг ингээд гоё гомдон шанслаад. За одоо эндээсээ гоё ингээд сонирхолтой юм. За энэ манаач өөрөө жоохон тийм өтгөн те. Зя ингээд гоё. Ингээд энэ дундаас нэг жоохон юм. За одоо орохын тулд одоо хоёулынгийн нөгөө юу вэ? Нэг тутлаар би бол ингээд шууд гараар ороодаг. Одоо үзэгчд бас хэцүү. Нэгдүгээр, хоёрдугаар манай будаа нөгөө фитнес будаа учраас нөгөө барьцалдах нь нөгөө цавуулгах нь бага байгаа учраас хоёулаа ингэж ороод илүү зүгээр юм байна гэдгийг харуулж байгаа. За орохоор ингээд энэ хус гялгар утаа хусан дээр. За тэгээд ингээд ерөнхийдөө ингээд вау. Эм оромогч ингээд бэлэн болчлоо. Эхний. За чи нэгийг үзэх үү? За одоо би яг үзье. Энэ хулсыг энэ дээрээ тавьчих. За одоо. За тэгээд энэ хамгийн барзар хэсэг нь дээшгээ харна гэж байгаа. Будаа маань сайн барьцалтна. За. За тэгээд энэ чинээсээ будаага авах та. Яг нэг тийм өөрийнхөө гарын төөрхөн тааламжтай санагдахаар гэсэн шүү байна. Шеф маань. За ерөнхий ингэж авлаа. За энэ арай жоох их юм шиг санагдчихээн. За ингэ тавина. За тэгээд одоо энэ чинээс гол анхаарах юм юу вэ гэхлээр уртлынхаа хэсэг дээрээс жоох өндөр юм эрэг шиг байна. Тэгээд цаашаага болохоор жоох юм налсан байдалтай байна гэж байгаа. Энэ бууцны гурс шиг болоод байна миний хөө. За жоохон зоригтой миний хөө. Тэгээ хараа энэ хурууны чи өндгнүүд ингээ гоё хөдөлгөл дөрөв мөчөө савлуулаад өгөөч. За би. Энэ ч амар арай их байна гэсэн чинь бас л их л байна л та юу. За ийм хөө болголоо. Оо чи энийг энэ яга уртууны гэж байгаа юм баггүй юу? Одоо энэ ингээд гоё амн барьсан байгаа. Тийм бай. Тэр энэга илүү гарахгүй болох юм бол жоохон нөгөө юу ачаад байдаг байхгүй юу? Амн барьж чадахгүй хүмүүс. Тэгээд жоохон дутаа оролцсон. За ингээд тавилаа. За одоо тэгээд бусд юм хийж. За би чадна. За би чадсан шүү дээ. За. Яа. За ингээд энэ дээр шанзаа тавьж өгнө. Энэ голыг нь шанз гэж нэрлэдэг хүмүүсээ. За тэгээд энэ чинээс мэдээж киви. Манай банан маань өөрөө. Ой наад киви чинь биш. Энэ би энэ тавьчихсан. Оо яг баяа айлын өгч явчих шүү дээ. Яг манай ирсэн дампууруулах шинжтэй. За одоо тэгээд энэ чинь хийж өгнө. Бурхан ганчиг сумдаа мэн энэ чинь. Тэр ханаа заасан дөө. Яасан дураараа мо. Хүүхэд бай чи. Хүүхэд бай чарна. Хамтрагч чанарын стандарт, эрүүл бүхний эхлэл, насан туршийн эдэлгээ Toto Household. Хамтрагч бүх төрлийн стейкийг бие буучраас. Хамтрагч завгар технологийн төгс сослол Smeg, албан ёсны дистрибьютор Enamog. Оо яа. Яаж вэ? Яа за явчих. Пагтлаа л явчих. Наа чинь баригдаг үл явчих шиг боллоо доо. Бурхан ганчсан наа чинь ч та. За сөхтэй харъя.
Өө хүүд. Яа. Бүлтэрсэн байж таа. Оо вау. Оо болцсон л байж таа. Хүн айлгадах юм. Болчихоо. За. Зөөлөн замбуулан. Юу нь бол юм гоё тэгш хэмтэй байгааз. Шинэ бол нэг юм зайд шиг хям шиг ч юм тийм болцсон байгаа. За болж байна яах вэ? За одоо яах вэ? Эдгэр чинь ингээд зүгээр ингээд идэхгүй шүү дээ. Хоёлоо гоё чимэглэн шүү дээ одоо. За. Одоо чинь за хамгийн энгийн авокадо. Боёо. Сарам Тослог ялам. За энэ хараа. Вау. За. Ингээд тавьчихсан. За одоо яах вэ? Энэ дээр энийг аваад энэ дээр тавилаа. За одоо энийг гот ингээд гулгуулад манай Вау. Одоо би өөр их төр хийн тий. Чи чварг материалаараа алаа ичих юм шиг байна. За яг нэг нь хийлдэ яг уу тий. Тэгэл та. Заавал энэгээр хийхгүй. Энэ чинь өвдөө ургамал байна. За. Өөр их төр тавь. За тэгээ ингээд чи үстэд одоо ингээд зав. Чиний болохоор одоо ингэж юу. Гой улаан өнгө. За. Чи энийг гой нарийнхан зүсээд одоо ингэж бүх юм аа. За. Маш юм босоогоор нарийнхан зүс. За ойлголоо. Тэгээд тэрнтэйг нь оцож идэл би дуусчих واخ гэж. За тэгэнгүүт энийг хамгийн сүүлийн нөгөө хүсний скотч аана энд байна. Та. Хүсний скотчоор ингээд явчихад амар байдаг. Одоо энийг хэвлэн гэсэн үг байхгүй юу? Би хэвлж зүснэ гэсэн үг. За. За ингээд галуур утаар ингээд хучаад хүсний скотчоор хучаад ингээд Одоо нэг дан хулдаасгүй скотчороо одоо ингээд хэвлээд бүтээчихэж байгаа. Тэгээ хоёр талд нь яг ингээд сайхан хив оруулаад ингээд нэг гоё цохоод бат. За одоо яг нь одоо зүсэх технологи. За одоо тэгээд энийг ингээд нөгөө зүссэн болвол буцаагаад хэвлээд ингээд энэ маань эм гоё суши болж байна гэсэн үг. Вау. Анхны дугаар арай супер эхэлчлээ шүү. Танаар ингэж хоол залах хэвээр. Нэр төрөө. Опа. За энийг ингээд за болчлоо. За ингээд ямар ч үс хоёрыг бол хийчлээ. За сайн байна. Яа. Гараад шүү. Гаран дэвшээ инстэй хүн дэжлээсэн шүү. Яа, зүсэл бас айгүй хэцүү шүү. Их амархан хийдсэн юм да. Амархан харагдуулна гэдэг өөрөө их чадвартай байгааг шинж гисэн. Би бол амархан юм шиг хийх гэж байгаад чадахгүй байна. Оо, тийм байна. Чадлаа. За тэнгууд одоо энэний араас яг ядхан тавиадах. Энийг заяа юм урсаасан. Слих тийм нарийн мэдрэмж шаардахаар тийм байгаа ажиллав шүү. За галтайгоо. За хоёул ажлын байраа бас жоохон чигцэлтэй тийм ээ. За одоо юу вэ? Хоёул ингэ чиний ажил одоо их байна. За одоо энэ нөгөө жимснийхээ хоёр сүмсийг ингээ өтгөрцөн байгаа байхгүй юу? Манай жимс мэн ямагаад за ингээд өтгөрцөн энэ хоёрыг тусад нь аваад энэ бол хэрэггүй шүү дээ тийм. Энэ хоёрыг тусад нь аваад блендерт нэ. Блендер. За одоо хоёул гоё салаадныхаа капыг хийн. Тэрний үхээр хоёул салаадныхаа одоо аяг их гэдэг байхгүй. Энэ саундаар тааруулж хайрцсан тул ингээд явчих шүү дээ. Энэ цасан шиг хайрлах шүү дээ. Тэгээ нэг за болтно. Хардаа та шеф. Оо болно. Энэ дээр ингээд гоё тараагаа тавьчих юм. Ингээд энэ нөгөө чиз чинь хайлаад ирэнгүүт хоёлаа энэ ийм айлам тавина. За. Өшөө жоохон тайраад авъя. За. Ингээд тойруулаад. За ногооноос нь болно хэрэггүй. За. За. Ногоо айлмнаас нь
За одоо энийг ингэхээр зэрэг яах вэ? Одоо энэ үлдсэний дээр нь цайл би тавь. гой тараагаад хорнгой барьцуулаад. Хайлтлаарээ нэг нэгнтэйгээ наалдах хэрэгтэй юм тий. Тий, наалдах хэрэгтэй. За одоо энэ нөгөө Монголд өргсөн сайхан нялх бууцаа. За энэ ч бас гой төмөр ихтэй учраас тий. За бас ингээд жоохон ингээд навснуудыг дийлгээд тавьчих. За тэгээ наа чинь хайлаад гой барьцаад ирнэ штэ. За салатны хаймнуудыг одоо бэлдэнэ. Салат болохоор ер нь нөгөө жимсний саасан маягаар хийж байгаа юм бэ ер нь. За. Ингээд гоё том тийм ээ. Яг блендер. За бид тэнд очиод энийг хийч тээ. Тэг. Энийг хэр бутлах хэрэгтэй вэ? Энийг хэр бутлах вэ? Нэлээд сайн бутлана. Наа чи өртөө байгаа байхгүй юу? Тийм байна. Тий. За энэ ямархан болсон байна. Болсон байж тээ. Одоо жоохон шүүгээд гэрээ заяа. Жоохон шүүгээрээ за. За энийг ингээд одоо хөмөрлөө. Одоо аяга. За өөжгөр би яг наад процесс чийггүй харъя. За одоо нөгөө саяын хоёулангийн уран бүтээл мэн ингээд хайрсан мэн тийм ээ. Ингээд ингээд нэг аяг хэлбэрээр ингээд өөрөө жоохон том амтай юм чинь нэг далбар болно гэсэн үг шүү дээ. Тийм ээ. За ингээд жоохон хурдиг. За одоо энэ хоёул цаас нь авчлаа. Ингээд нөгөө чи хоёрын вау. Түмхэн бэлэн болчлаа гэж шиг. Одоо энэ нөгөө чисттэй аяг те одоо энэ жоохон өшөө жоохон хөрөг. Тэгээ барьцтал ирэнгуут хоёлоо энэ дотроо салаад ахна шүү дээ. Ойлголоо. Тэ. Тэгээ хоёлоо ингээд гоё юу гоёхын тулд одоо за дэвсгэр навчуул өмдөж байна. За манай салаадны өнөөдөр онцлог бол хоёлоо энэ каплж байгаа шүү дээ бас те. За тэнгуут манай салаадны хачирнууд нь мэн болохоор яах вэ гэхээр за одоо яг энийг ингээд гоё хоёлаа ингээд тавьчихна. За яг ингээд дахиад тавих. Болно нэмхүү. Чинь одоо хоёлаа нөгөө соус надад чинь тавих хэрэгтэй. Соус нь болохоор одоо нөгөө урамлаар хоёлаа юугаар хийсэн шүү дээ нөгөө нэр сансараа хийсэн те. Чацраганаар. За тэгээд чацраганаар ингээд вау. Ингээд ямар гоё харагддаг өнгө. За тэгээд нөгөө альва юм чинь бас өнгөний орчлог байх хэрэгтэй те. За. Вау. Супер харагч. Үүний зохицол нь нэг тийм юм хурцтай. Нэг юм часисэн мэдрэмж өгөх юм шиг. За одоо болохоор энэ дээр нөгөө өнгө дутж байгаа учраас хоёлаа нөгөө юуныхаа бас энэс ингээд нэг гоё энэ тент нэгээд жоохон хаяадаг тий. Одоо хоёлаа гоё нөгөө идрийг гоё чимээ заяа. Одоо чи эдгээр одоо нэг л юм хийгээд байсан. Одоо энэ гол юм чинь чимэглэх очоос одоо чи энэ соуснуудаас нэг яг ингээд гоё нэг халбарыг тавиад явчихдаг байна. За тий. За соёлж тавиад маш гоё харагдчих. Гоё харагдахаас гоё амтгтан да. Харин тэгэн тий. За вау яг гоё өтгөн болчих. Тэ өшөө гоё нөгөө сайн бэлэн дээр шүүд бүр гоё болно. За яа энэ. За одоо энэ дээр юу хөнөө миний чацрагны тос байгаа. Чацрагны тос нөгөө ингээд вау. За тэнгуут одоо энэ бас өнгө нэмэш тийм ээ гоё.
Вау. Чи одоо хоёулын түрүүний хийсэн сонгос мөн шүү. Одоо чиний хийсэн юмнууд уран бүтээлүүд яваад байна. Миний дүүчээс өнөөдөр их юм сурлаа. Энд гайхалтай. Өнөөдөр маш их юм сурлаа шүү. За болсон. Маш гоё харагдчих. За тэгвэл хоёлаа ширгээ цэвэрлээд амтлаганд орох. За тий. За. Ой хойлоо. За эхлээд гоё ингээд. За наагур бол энэ талаар бол навчтай байгаа тийм навч сургууль байгаа. Яг энэ гол хэсгээр бол нөгөө жимс байгаа. Хоёлаа эхлээд ингээд авчих нь одоо чи. За энээс аваад дараа нь навчнаас аваад тийм. За ойлгох. Хоёлаа тэгж төсөөлж хийсэн. Эхлээд ингэн. За тэгээд амтгах чи яг жимсээр амтгатаад араас нь нөгөө байгалийн жимс орж ирж байгаа хэвээр. Ийм сайхан соустай. Маш гоё. Бүр маш гоё. За чи эндээс нь гоё чизнээс нь ураад идээд үзтээ. За. Энэ бол нөгөө чизэн дээр альмаар дэвсгэр хийж. Хоёулын альмаар хийсэн байгаа. За одоо энийг ингээд. За одоо чи гоё навчаа тавиад дээр нь жимсээс тавьж байгаа. За нэг ингэнэ. За. Тэ. За. За одоо ингээд. Сайхан. Бүхлээр нь. Тэгэл дундуур нь янз бүрийн амт орж ирж байна уу? Гэр. Тэгэхээр ер нь бол хоолыг нэг бүхэл амтнаас цул амтнаас илүү 2-3 амт, 4 амт зэрэг амтгаж тэр хоол бол нөгөө одоо яг хүний оюуханд гиз дотор наавнаа гэсэн үг тий. За одоо хоёул шүлээ амсаад үзье тий. Цуцсан шүлээ. Тэг нөгөө ингээд. За тэгээд нь гоё. Өмнөх та нар бол үнэхээр гоё. За. Маш гоё байна. Маш гоё. За. За одоо тэгээд мэдээд чиний хамгийн хүсэн хүлээсэн мөч энийг шууд гараараа бариад идэх үү? Ямар ч асуудгүй чи гараараа бариад идчихвэл эсвэл савхаар үзнэ. Гэтэ одоо бол чи гараараа бариад идсэн илүү кайфтай баг. Тийм байна гэж бодож байна миний хувьд. За би энийг чи өөрийнхөө хийснээсээ тэгээ энд байна. За ер нь зоригтой одоо. За одоо энэ чи соус тэд дээр нь байгаа юм чинь нэмэлтээр арчсан ч болно, шууд идсэн ч болно. За. За ямар ч ихлээр идээд үз заяа. Ямар сонирхолтой амт вэ? За одоо тэр тэнцэнээс. Амцаад үз. Яг нэг дээд хэсэгт байгаа соус маань ингээд чашигээд амтагдчихэв. За тэгээд цаашгаа гүн одоо юм жимс амтдах юм болов гэд дахиад ингээд ажиллаад идэнгүүт яаж байгааг мэдгүй гэхдээ юм загас шиг амтдах юм. Загас хийцэн юм шиг. Гэхдээ юм зөөлхөн шүү. Яг юм загасны юм хурц амт биш. Маш гоё юм зөөлхөн амтдчихэв. Тэгээд ингээд дээрээс нь чимгэлсэн гой нөгөө нэг цитруслаг жимснүүд маань яг амтдчихлээ. Ямар гоё харагдчихэв. За гэс Үчигтэй та нар яг ямар амттай гэж бодож байна? Миний лавдаг бүр хизээч амсч үзээгүй, туршиж байгаагүй тийм сонирхолтой амт байна. Та нар одоо яг ингэв хоолыг гэртээ туршаад үзээрэй. Тэгжиж яг энэ амтыг ойлгох юм шиг. Бусдаар бол яг би яг тултан тайлбарлаж чадахгүй. Let's Cook Show-ны маань хамгийн анхны дугаарт ийм өвөрмөц гайхалтай сайхан хоолыг хийж хөтлөгч надад бас үзэгчтэй зааж өгсөн танд маш их баярлалаа. Зүгээрээ энэ юу ч баярлалаа. Энэ юу ч гэнэ. Үнэхээр хөтлөгч миний хувьд бол өвөрмөц гайхалтай хоол хийж чадлаа. Баярлалаа. За тэгээд манайхаа Let's Cook Show дараагийн дугаараар олон сонирхолтой өвөрмөц хоолнуудыг та бүхэнд зааж өгөх болно. Дахин уулзцгаая манайхаа. Баяр таа.